орхон шарын гол эмчээртэй олон үндэстэн суурьшсан авраг тариаланчт нь чилбэр тодорсон алтан гадар содонд орхон сум миний нутгаа. Намар олсон байж зориулсан шагаарны гинцээ орхон суманд сайхан явуулж ирж байна. Тэгээд ингээд тав хүндээ аймгийн нэргэн ганц хөхтэй энэ хүү тэмцээн зохион байгуулж байгаад баярлалаа. За Дархуул аймгийн орхон суманд энэ өдөр 11 сарын 1-ний өдөр үндэсний шагаан 10 тэмцээн болж өндөрлөлөө. Энэ хүү тэмцээнд нийт 33 багийн 260 гаруй оролцоод нас аманд хүрэлцэн ирлээ. Тэгээд улс аймгийн цолтой шалан хаалчаад ирж тэмцээнд маань оролцлоо. Тэгээд тэмцээн маш өргөн дэлгэр сайхан болж байна гэж хэлж байна. Нийт энэ 33 баг гэдэг чинь урд нь болоход аймгийн арга болоход 20 баг гэсэн. Энэ бол их өргөн дэлгэр болсон байна тий. За ерөнхийдөө бол энэ үндэсний шагаан аргагаа хичээллэх хүмүүсийн тавал маш их болсон. Тэгээд өнгөрсөн Дархуул аймгийн арга шалгаруулах тэмцээн нийт 20 багийн 100 жагаар ороод Дархуул аймгийн орхон суманд маань хүрэлцэн ирж цэц мөргнөө сорьсон бол өнөөдөр 33 баг болж маш хэмжээний нэмэгдсэн байна. Тэгээд энэ хөө шагаан харуугаараа дамжуулаад нутаг орноос сурчлах бас үндэсний өв соёлыг бусдад өгөн дэлгэрүүлэх ийм сайхан үнэтэй хувь нэмээд өнөөдөр бол олцлоо гэж үзэж байна. Тэгээд тав хүндээ сумын бас мөргийн энэ жил бас өргөн болсон энэ хөлтэй нууцаад байна. За Дархуулын орхон сумын алтан байна. Шагаад болчиход өргөн боллоо. Тэгээд хөвчний гараач баг 200 гаруй тамирчин ирсэн. Тэгээд орхон сумын хөргөн тарвартай сайхан шагаан тэмцээн болж өндөрлөө. За шагаараа орхон сумуудыг хөгжүүлэхэд юун дээр анхаарал санагдсан. Залуу орхон сумууд анхны шагаараа давуулсаас хойш анхны хоц юм болж тэгжлээсэн. Иймээс өөрийнхөө бодлоор хуваалцсан. Шоуучдад бүгд бодлоор залуучуудаа өөрчлөлт залуучуудаа өөрчлөлт манай орхон сумын шагаан бол бүх талын нийлэлтэй шүү. Залуучуудаа өөрчлөлт. За тавын өөрчлөлт нэгэн цагаагаар нэгэн багийн хэсгээр амьдаа баярлалаа. За баярлалаа.